За үзэгчдээ ингээд өглөөний мэд хөтөлбөр маань эхэлж байна. За тэгээд өглөөг бид нартай өгч байгаа нийт үзэгчдээ дахин баярлалаа. За яг одоо зочны хэсэг маань эхлэхэд бэлэн болж байна. За миний хажууд яруу найрагч, зохиолч Гамболд ах маань хүрэлцэн ирсэн байна. За тэгэхээр үзэгчдээ бас та өөрийгөө товчхон танилцуулаад хоёул яриагаа эхлэе. Тэгээд цаашдаа бас яг юу ярихаа хоёул жоохон төлөвлөе те. За тэгэхээр. За сайн байцгаана уу. За би Төв аймгийн Баян Өнжөө сумын харьяат Нөрживийн Гамболд гэж яруу найрагч байна. За тэгэхээр яруу найраг гэхээр бол маш өргөн хүрээнд хамарж болно. За тэгээд янз янзын сэдвээр дагнсан хүмүүс ч байна. За таны хувьд яруу найрагтай яг хизэнээс яаж холбогдов? Одоо ямар мессен дээр ямар бүтээл дээр ажиллаж байна те? За би яруу найрагт орж ирсэн гэвэл одоо оюутан байхдаа 8 дугаар анги төгсөөд хөдөө аж ахуйн сургуульд сурсан. За тэгээд энд хөдөө аж ахуйн сургуульд сурж байхдаа бол одоо шүлэг зохиол бичих дуртай болж эхэлсэн л дээ. Тэгээд тэндээсээ дараа нь цэрэгч яваад тэгээ амьдрал бол өөрөө яг энэ бичих соёлын уран зохиолынхаа хүмүүстэй ойр биш. Тэ би чи өөрөө спортоор цэрэг байхдаа явж байсан. Алдар нийгэмлэг тамирчин цэрэг гээд тэгэхээр өдөө батлын энэ амьдралын туршид бол тэр яруу найраг гэдэг зүйлээс бол хол явж чадаагүй. За. Тэгээ яагаад яруу найрагаас хол явж чадаагүй байна вэ гэвэл за тэр яг яруу найраг шүлэг дурлаад анхныхаа захиаг шүлэгтээ бичээл энэ амьдралд орж ирж ижил л дээ. Тэгэхээр энэ нэг зүйл миний амьдрал дээр хүүхэд байхаас сэтгэл их тод санагддаг. Би нэг юм их харамсч бодоод байдаг байсан байхгүй. Тэр маань юу вэ гэвэл одоо нацаг дөрж гэж гайхалтай хүн байгаад байдаг. Чойном гэдэг ч юм уу те. Ийм алдартай яруу найрагч улсуудын бүтээлийг уншиж судлаа. Тэгэл нийгэм тэр чигээрээ тэр улсуудыг сонирхол магтаал те. Тэр улсууд маань яг амьдрал дээр болохоор бид нар шиг ингээл дундаа байж гарна маш их ядарс амьдэрсэн байдаг байхгүй юу? Гадуу орохтаа яагаад те хэлмэгдээл социализмын үеийн хэлмэгдэл гэж яриад байгаа. Яг үндэ хэлэхэд социализмын үеийн хэлмэгдэл биш. Одоо ч гэсэн амьдрал дээр те тийм болцоотой авиастай залуучуудаа нийгэм манаас гаднаа хайчих вэ тэ тийм их өндөр боловсрал үзэл санаатай ажлыг нь бас тэ гаргаж нийгэм маань явуулж чадахгүй түгжээд идэгюм биш үдэ гэсэн тийм бодол өнөөдөр ч бол байна. Хардталт байна. Тэгэхээр нийгмийн амьдралыг ингээ харахад одоо хүний амьдралын түүхийг хараад үзвэл тэ одоо тэр хүн нүгээс эхлээч вэ ингээд хөгжил гэж ярил маш их мундаг хөгжсөн байх хэрэгтэй байх нь шүү дээ. Тэгтэл амьдрал чинь нэг дээшлэл, нэг доошлол тэ нийтээр одоо тэр шарын шашин дэвлэгдээч гэдэг юм уу тэ. Ингээд улс их орноороо ядуураад тэгэл нэг хувьсгал маягтай үзэл санаа орж ирээд эргэж сэргээд ингээд байгаа амьдрал маань үргэлжлээ л байна. 40 жил үргэлжилсэн байна. Тэгвэл энэ дээр одоо юуг нь гол хөгжлийг тэ зөв явуулж болох юм бэ гэвэл цаана ингээ битүүхэн би ингээд анзаараад байхад амиа утсан үзэл санаа гээл те бидний үзэн ядаад байдаг те амиа утсан хүн муухай л гэдэг те тэгтэл шилдэг хүн маань хэмблээ гээл бодоод байдаг. Тэгээд шилдэг гээл баах улсууд одоо гаргаж тавиад баах улсууд л энэ амьдралд байна штэ. Тийм шагналтай, тийм алдар нартай гээл ингээл тийм маш их юм яваад байна. Тэгтэл энэ маань зөвлөлд ингэж шилдэг мэлдгээ шалгаруулж явах хэрэгтэй. Тэгтэл гол шилдэг ажлыг тий үнийг биш ажлыг тэгээд гол шилдэг түүхээ үнцэнтэй зүйлээ хадгалж бид нар тий социализмын үеэс авах үнцэнтэй зүйлийг авч ингэж амьдрал үргэлжлэх боломж байгаа даа. Тэгэхээр одоо хөгжлийн гол зүйл нь хөтөлбөрл байх нь байна. Ерөөсөө бидний төсөл энэ амьдралын үнцэнтэй зүйл гэвэл одоо сайн улсуудын түүхээс бүтэж үлдээд нь шүү дээ. Яг баримтгүй сайн улсуудын амьдэрсэн тэр мөр үзэл санааг төвөгчд маань ингэж гаргаж ир тавиад ингээд амьдрал явж байгаа нь бол маш нанд юм л да. Тэгвэл тэр сайн үзэл санаа тэр сайн зүтгэлийг бид нар хамгаалж тэнд нэг дундаасаа нийгэм амьдрал дундаасаа энэ зөв ажил юм а гэдгийг олж гаргаж ирдэг. Даавргаа энэ телевизүүд маань, мэдээллийн хэрэгслүүд маань энэ чиглэл рүү их хүчтэй ажил явуулаасаа гэх. Нөгөө нэг эрдэмтэн гүйл нэг алдарч гисэн хүнийг гаргаад юм дээр ингээл тавиалаадаг. Нөгөөт маань шинэлэг юм байхгүй харагдаад шүү дээ. Тэгвэл өнөөдөр шинэ цагт ямар үзэл санаа хэрэгтэй байгаад гаргаж ирэх шаардлагатай байна. Тэгээд тэр гаргаж ирсэн үзэл санаагаа
гаргаж ирсэн хүн нь анх одоо сэтэл Google-ийн хүмүүсийн ярианд дундаас ингээл баяжуулаад би бол одоо ингээл нийгэмд яруу найргийн тухай ярьж байна л да. Одоо 5 6 жил ярьлаа. Одоо Монголын уран зохиол бас удирдах зөвлөлийн хэмжээнд ярьж байгаа нэ. Тэр асуудлыг би тавьж яадаг. Олон зохиолчд маань юм. Тэгэхдээ ийм үзэл санааг бид нэр тэр хүнийх нь одоо тэр дарга биш байх нь шүү дээ. Хин нэг санааг нь бол хин нэг одоо чи энд ажиллаж байгаа хэрнээ нэг сайн зүйлийг их орныхоо төлөө өсөж байгаа. Гэхдээ чиний ажил чи энд шүү дээ. Энд цалингаа аваад ажиллаж байгаа ажлыг бол би зүгээр л тэр хүн амьдрах гэсэн ажил тийм ээ. Хөдөлгөөний хувьд бусдад үйлчлэх ёстой бол үйлчлэх. Одоо ерөнхийлөгч хүртэл үйлчлэх ёстой шүү дээ. Ерөнхийлөгчийн өрөөнд тэгж ажиллах ёстой гэсэн зааврууд нь байж байгаа. Тэрийг л хийж байгаа. Тэгтэл ерөнхийлөгч байна уу чи хийж байна уу? Энэ амьдралын төлөө би ч байна те сайн зүйл сансан бол тэр явж байгаа зам чинь дардан байх хэвээр. Тэгтэл нэг дарга дээр очиж зогсохгүй. Дарга гэдэг бол үйлчлэх ёстой байхгүй биднэрт ард түмэнд үйлчлэх ёстой. Хамгийн гоё үзэл санааг ард түмэнд дундаас л гаргаж ирнэ. Дайлангаа би энэ ажилчин анги те энэ шин сэргийг залуучууд те ийм өвөрмөц сэтгэлгээний улсууд зохиолчд маань энэ те энэ ажил руу их идэвхтэй ороосоо ийм одоо зөв эхлээсээ сэтгэлгээний хувьд бол их том хувьсгал хийгсэй л гэж бодож байгаа юм л. Тий, яг өмнө одоо та түүхээс жоохон жишээ авлаа шүү дээ, тий. Өмнө одоо жишээлбэл нэг хүн манлайлаад бусдын дагаад ямар нэгэн зүйлд хүрэхийг хичээдэг байсан. Тэгэн гол энэ зарим талаараа нэг шөмжлөлтэй харагдаад байгаа шиг тий. Тэгэхээр одоо таныг хэлэх гэж байгаа гоё санаа чинь болохоор үзэл санаа л ер нь бол байх юм байна тий. Одоо төсөл гэж юм тий. Тий, одоо жишээ нь түүхэн дээр жишээ тавья л да. Одоо Чингис хаан маань гээл те дэлхийн хэмжээнд ингээл яач тэр яг байлдан дагуултаараа дэлхийн хэмжээний болоод тэр үедээ ёстой л нөгөө улсыг авдирж явахдаа нөгөө эрдэмтэн мэргэд тэр битэл гадаадын те мундаг сэтгэлгээний улсуудыг цуглуулж энэ төр асуудлыг шийдэх тэр байлдааны хувилбар ч юм уу хөгжлийн бодлого ч юм уу тэр дөр мөрмөө ойлгодог энэ төр байсан байгаа. Тэгэхээр тэр чинь олонний дэмээр гарч ирсэн хаан байхгүй юу? Яг мэдээлгээ Чингис гэдэг хүн өөрөө тийм зөв сэтгэлтэй дайчил хүн байсан байх гэж би бодоод байгаа. Тэгээ удирдахчийн хувьд бол манлайж явсан тухайн цаг үе те. Тэгээ тэр хаан ширээнд гараад ингээд ард түмнээ зөв ажиллуулж дэмжиж тийм амжилт. Тэгвэл тэр амжилт эргээд одоо байхгүй болсон. Монголчуудын тэр хүчтэй амьдрал өнөөдөр байхгүй шүү дээ. Дэлхий бараг танихгүй шиг болсон. Тэгвэл монголчууд яаж хүчтэй болох юм бэ гэвэл тэр амьдрал биш үзэл санаа ажил те хэн хаана юу гэж энэ зүгээр салбараараа сайн хөгжих боломж байгаа. Жишээ нь соёлын салбарч байдаг юм уу, Google барилга компани те Google бизнес ингээд энэ салбарууд маань маш олон тарцсан. Нэг хүний хармаад бараг нэг байгууллага байна. Тэгж болохгүй. Энэ бол нөгөө тархаа бутархаа болж байгаа. Тарж бутрах тусмаа нэгдсэн үзэл санаагаа гаргаж ирч чадхаа байчлаа шүү дээ. Жишээ нь чи нэг төрийн бас байгууллага байгуулсан. Тэрийг л сайн явуулахыг бодоод ингээл гээл нэг төрийн бас байгууллага нэг 10 цуглуулаад ингээл яриа хийгээд байгаа юм шиг нэг том харагдаад нэг төрийн бас байгууллага шагналж гэж гээд баг энэ хүүхдэд би хоол өгч чинь хувц өмсүүлэх гэж аливаа надад тусал ингэдэг гээл тий олон тийм үзэл санаа тарчлаа. Тэгвэл арчил одоо чөлөөт эрхчлөө гэдгийг би буруутгах байгаа юм биш. Гэхдээ энэ байгууллагын одоо энэ улсын хөгжлийн энэ бодлогын хүрээнд жишээ нь эмэгтэйчүүдийн зөвлөлийн байгууллага гэхэд нэг байгууллага байж ээж тэрэн дээр үзэл санаагаа нэгтгэж явж явах хэрэгтэй тий. Хүний эрхийн байгууллага гэхэд олон биш нэг байх хэрэгтэй баг. Монголын зохиолчдын байгууллага гэхэд нэг л байх хэрэгтэй. Тэгвэл нэг байхдаа дотроо олон ургалцаал уралдуулдаг. Монголын зохиолтын хэвлээс гаргасан дүрм Монголын зохиолтын хэвл буруу байна гэд манай чөлөө зохиолтын холбоо гэд бас зохиолтын байгууллага байгуулагдсан шүү дээ. Хэдэн жилийн өмнө. Энэ чинь болохоор хоёр тасраа авчиж байгаа. Тэгтэл тэнд нэг байгууллага мундаг байх гал нэг байгуулгын өрсөлдөөн болоо авчиад байгаа. Улсын нэртэй нэг нь болохоор чөлөөт нэртэй. Тэгээд нэг нэр ер нь манай арчлын алдаа нэг энэ байхгүй юу? Баахан тарж бутарлаа л гэсэн үг. Тэгэл хүн өөр гэсэн төрлийн бус байгууллагатай тэрийгэ явуулахын тулд хэн нэгэнтэй маргаж ярихгүй тэгэл нэг хөвтэйхэн бүндэл гэж байгаа л ингээл тэрүүгээрэл нэр олох гээд байгаа юм шиг юм бүтээх гээд байгаа юм шиг тэгж их тарж. Тэгвэл Монголын уран зохиол дээр ихэд л зохиолчд маань нэг болж тий дундаа тэр уран зохиолын байгууллагын бодлого хөтөлбөр юмнууд маань зөв болж байна уу, үгүй байна уу, буруу байна уу? Энэ дээрээ бүгдээрээ ажиллаж сайн явж явах хэрэгтэй байхгүй юу? Тэгтэл зохиолчд бол яг өөр хэр дэмжиж яана гэж байна.
Яг энийг бол маш олон улсууд дэмжсэн. Жишээ нь яруу найргийн үнэлэмж гээд би тэр төслөө бол одоо Монголд хэрэгжээ дэлхийд хэрэгжих төсөл гэж үздэг. Тэр нь яг дэлхийн уран зохиол гэж бас байгаад байна шүү дээ. Монголын яруу найрагч дэлхийн яруу найрагч гэж байж байна. Тэгэхээр Монголд бид энэ хөтөлбөрийг хөрвжүүлээд маш сайн яваад эрвэл дэлхийн олон оронд тэ адил дуурайгаад ингээ хөгжих болцоотой гэж харж байгаа юм тий. Хүлээн зөвшөөрч санал тавина бид нэр Монголын зохиолт төвийн санал тавина шүү дээ. Одоо бол би бол хувь зохиолчийн хувьд л энийг Монголын зохиолт төвийн ажил болох гэж явж байгаа. Энэ Монголын зохиолт төвийн ажил бол авчвал дэлхийн уран зохиолтой бас тавихад болохгүй юм. Тэгээд дэлхийн шилдэг бүтээлийг шалгаруулдаг. Ер нь энэ бол шүлгийг шалгаруулахад аргачлал гол санаа нь явдгийг. За. Одоо болорсон маань өөр гоё болох тэм шийдэлтэй гэсэн үг шүү дээ. Тий, одоо хүн амьтны ойнгоо болохооргүй л баймаар юм те. Боловсронд яачмаар гэдэг нэг мохмоо хэлдэг шүү дээ. За тэгэхээр хоёул яриагаа жоох юу вэ? Таны санаа бол ер нь бол их гоё зүйлийг та санал дэвшүүлж байна. Хэрэгжүүлж эхэлж хийж байгаа юм байна. Тэгэхээр би бас үзэгчтэй бас хүндлээд бас танаас ганц хоёр яруу найрагтай холбоотой юм асуумаар байна л да. За. Одоо жишээлбэл орчин үеийн залуучууд хүүхдүүд болцох, үерхэх, нөхөрлөх гэдгийг бол арай өөр нэг хялбарчсан зүйлээр ойлгож байна. За тэгвэл энэ дэр яруу найргийг та ямар байгаасаа гэж боддгийг хялбарчилсан хэлбэрээр ч юм уу сэтгэлээ илэрхийлэх хэлбэрийг одоо яг юу гэж байвал зүгээр байх ёстой гэж бодож байна. Та түрүү хэлсэн шүү дээ анх шүлэг бичээд захаа занаа гэж бичээд гэдэг. Энэ дээрээс жоохон сэдвлээд одоо энэ залуучуудын одоо харилцаа яг ямархуу байвал зүгээр вэ гэж харж байна та. Зөв. Би бол одоо энэ залуучуудын хөгжил бол их мундаг байна л да. Дайлангаа хүүхдүүдийн сэтгэхүй бага насны хүүхдүүд одоо би өөрийнхөө ач охиноо энэ тэ хүүхдүүдээ энэ ер нь ч хүмүүс ярьж байна энэ компьютер зурагт мэдээлэл утас тэ юу дээрээс ч бас харддаг ингээд маш их хурдцтай байдаг юм байна. Тэгээ хамгийн их мундаг ойлголт бол сэтгэхүйн одоо тогтох ойлголт бол хүн бий болоход хүүхэд насанд нь тогтдог юм байна. Хүүхэд насанд одоо энэ амьдрал гэдгийг нэлээд сайн сургуулийн насанд сургуулийн өмнөх насанд те суудаг амьдралыг толдон харж яадаг бүх юмыг суралцж яадаг нэг үг хэлэхэд л тэрийг одоо маш сайн сураал тэрнээсээ утгачлал аав өвөө эмээ өвөөгөөс асуугаал ингээл тийм их тэгээд нэг юм хэлэхэд тэрийг ой тогтоол сайтай байдаг. Тэгэхээр хамгийн их мэдлэгийг цуглуулж чаддаг нь тэр хүүхэн насны хүмүүжлэлтэй холбоотой. Тэгэхээр манай хүүхдийн байгууллагууд маань энэ тал дээр их ажилладаг байгаасай. Ажилч байгаа л да зарим нэвтрүүлгээ зарим улсууд нь тэр бүр тусдаа сайхан энэ хүүхдийн хөгжилтэй холбоотой. Жишээ нь одоо хүүхдийн хөгжил гэхээр л нөгөө боловсролын байгууллага маань харагдаж байгаа тий. Тэгтэл одоо энэ сүүлийн нөгөө одоо нийслэлээ хөгжүүлж яана гэл энэ төр улсаа хөгжүүлж яана гэл энэ төр бодлого явж байгаа боловч яг тэр хөдөөгийн өргөн хүрээнд тий хөдөө сумуудын амьдралыг ямар болгох одоо ингээ хөдөөгийн малчин хөнгөгчл юу нэг нь хотын төв рүү орчих юм уу нөгөө хүүхдээ сургуульд өгөөл нэг хоёр тустай нөгөө Солонгос Монголд гэдэг шиг хоёр тустай амьдралууд энэ төр бий болоод хүүхэд дунднаас айл унарт суух боломжгүй дандаа аав ээж хоёр нь тустай тэгээд нэг маргаантай амьдрал үүсээд энэ төр яг жинхэнэ энгийн тэр ажиж амьдрах гэсэн залуучуудын хувьд бол хүнд байгаа. Тэр хүүхэд нөхөрлөл одоо үерхлэлийг товчлоход яруу найраг ямар хэрэгтэй юм бэ гэж би асууад байна. За яг энэ сэдвээр бол би бол хариулахад өөр дээр жишээ тавихад би ч анх хайртанд анх хараад тэр шөнө захаа бичсэн. Маргаадаар одоо энэ хөндлөхгүй болохгүй юм шиг тэгээд тэрэн дээр одоо шүлгээ захаандаа эхлээ сайн байна уу гэж бичиж байгаа дунд нь сэтгэлийн үг гээд тийм нэг өөр нэг яруу найраг шүлэг дуртай байсан болохоор сэтгэлийн үг гэсэн шүлэг бичээд тэгээ дээр нь гэрийнхаа тэр үчин айлтал утас гар утас гэж байгаагүй шүү дээ. Тэгээд гэрийнхаа утасыг тавиад энэ тэр ингээд маргаадаар нь аваач өгчээсэн. Тэгээд тэр товчилж бичих гэдгийг бол одоо энэ утастай холбоотой хэл та тий. Би болохоор ерөн сэтгэлийнхаа ямиг нэлээд сайн илэрхийлж өөрийгөө цэмцгэр тий уулзахтаа хүртэл цэмцгэр хүндэлж тэр хайр дулттай ч холбоотой үүс учраас тэрнээс одоогийн нэг сүр сар гэдэг ингэж хүндлэхгүйгээр нэлээд нандин хүндэлж тэн дээр их эмзэг нандаа хандж байгаасаа л би эндэ гэж үзэж байна л да бас. Тэрнээс болоод одоогийн нэг мессеж бичээл гүүд ингэсээгээл өнгөрч байгаа байдлаас болоо жинхэнэ те үерхэд дурлаа алдчихав
бас төвчээртэй цаана гарч нэг харах өнцгөөсөө нэг байдаг боловч цаана те нөхөрлөх энтертэй маш үнцэнтэй нөхөрлөл энтер бас сайхан амьдралыг бүтээж байгаасаа л гэж залуучуудаа хүсэж байна. Тэрнээс тэр залуучуудын дотоод одоо өнөдр яаж би эндээ илэрхийлээд байгааг бас нарийн мэдэхгүй шүү дээ. Би ч одоо 50 гарцсан хүн. Тэгэхээр тэр зүйл дээр ер нь их эмзэг нарийн ханцаг. Амьдрал нөгөө дурлал гэр бүл боллоо. Тэгээд цаана амьдралын гол түүхчин тэр амьдрах хугацаа байгаа шүү дээ. Тэр хугацаанд чи мэдээж л одоо 20 30 жил бие биентэйгээ хандлана гэдэг чинь те нэг өдөр чи тийм болохгүй байх, ийм болохгүй байх гэж бие биентэйгээ ингээл учирлал, маргалдаал, гүүбэл нэгийг ингээл чи тэр шиг байсангүй тэргээд болохгүй шүү дээ. Тэр чинь нэгэнт дурлсан тэр сайхан мөчөө хөндлөж дараа олон жилүүдэд те хамтл байх хэрэгтэй. Ер нь бол нэг гэр бүлийн амьдрал салд нийлхийг бол би нэг тайшаадгүй. Чи дурлсан бол тэр хүнтэйгээ л байх хэрэгтэй гэсэн бараг л хууль баймарч байгаа байхгүй. Гэхдээ яг салд нийлэх нь тэгтэл бие биенийгээ хүмүүжүүлж амьдралдаг нь байх нь шүү дээ. Тэгээд 50 гараад нэг хүмүүжүүлж. Тий, тэр амьдралын турш бие биенийгээ хайрлж, хүмүүжүүлж, бие биендээ нөлөөлж, сайнаараа нөлөөлж ингэж явсаар байгаад эцэст нь хоёр биенээсээ холдож чадхаарг болтлоо амьдрдаг юм уу гэж би хараад зарим хөгжүүлч нэг хамт хөтлөж байгаа нэг сайхан байдаг шүү дээ. Тий, тийм л боддгийг. За тэгэхээр буцаад яг үндсэн сэдвээр орё. Тэгэхээр эвлэл маань нэгдэх шийдэл бол байгаа юм шиг харагдаж байна те. Тэгэхээр энэ цаг хугацааны асуудал уу альсвал удахгүй бас хэрэгжих асуудлуудын нэг үү? Энэ бол ерөөсөө л нийгэм амьдралыг нэгтгэх үзэл шүү дээ. Одоо эх орон ч гэсэн бүгдээрээ нэг үзэлтэй байх ёстой л гэсэн. Тэгтэл одоо сая зах зээлийн үеийн алдаанаас болоод нэлээд сайн тарах шиг боллоо. Газрын нэг л тарлаа гэсэн хүмүүс маань тэгсэн улс болгонд л монголчууд байна шүү дээ. Тий. Газрын нэг яг хүнийхээ хувьд байршлийнхаа хувьд энэ тэн тарсан ч үзэл санааныхаа хувьд бас тарчлаа шүү дээ. Нөгөө миний хэлдэг нэг харманы нэг байгууллагатай ч юм уу те. Тэгэл баахан нэг ингэрдээгүүр алдартнууд ингээл нээл шагнал урамшилтай алдартнууд алдрын төлөө ч яваад байгаа юм шиг тэгээд байдаг. Тэгэхээр боддот эх орныхаа амжилт ажлын төлөө хүмүүс ямар ч хүн ажиллаж болох гэдэг шүү дээ. Тэр орон зай бол маш их байна. Ажлын оронтой байна гэсэн үг нэгсэн тоо. Цалингуул болохоос. Эх орны төлөө хийж байгаа ажил маань өөрөө цалин нэгтгэх биш л дээ. Одоо эх орны хайрлаад хүн зэрэг сэтгэлээр те бааtruуд маань бол одоо хэвлэлийн шугамн дээр дайтаар энэ төр амь насаа хайрлахгүй зүтгэж яадаг гэж бид нар тэр бүх юм дээрээс харж те эрдэмтэн мэрэгдэн маань бас тэгж ард түмнээ хурцалдаг шүү дээ. Тэгтэл яг тэр эх орны хэмжээнд очиж ажиллах боломж бол одоо ингээд багван дугаач байдаг юм уу гүүл те очир утгаач байдаг юм би ерөнхийлөгч нар дээр ярил л да. Жишээ ярэ. Энэ ерөнхийлөгчд маань өнөөдөр чимэг болчиход байгаа. Анх төр өдрөдаал энэ төр ингээл ард түмэнд хөндлөгдөө явж исэн боловч эргээ тэр нэг амиа утсан үзэл санааг үйл зах зээлийн алдаа зах зээл маань өөрөө тэр албан тушаалд очихоос цаад эх оронч үзэл санаагаа ямар ажил байх юм бэ гэдгийг тодорхойлж чадаагүй явж исэн юм уу гэж би хараад байгаа энэ зах зээлийн амьдралыг. Тэгээ явж итэл тэр дундаас хамгийн болцоотой ойрхон зүйл бол мөнгөтэй болох юм байна. Энэ дэлхийгээр тарсан хөрөнгөтэй болж чадах юм байна те гэсэн ойлголтыг нөгөө шилдэгүүд маань автсан. Тэрэн дээр ажилласан. Одоо жишээ нь улсын хөрөнгөч байна уу, гүүлийн нийтийн хөрөнгө хөгжлөх үе дээр ингээл тэрлээ уралдаа явцсан байна л. Яг хөрөнгөтэй ингээ болчлоо. Тэгтэл маш их баян улсууд Монголд байгаад байна гэдэг нь те. Тэгтэл энэ улсууд маань жишээ нь энгийн бид нар ч гэсэн эх орны төлөө ингэж өнөөдөр санж ажиллах хэрэгтэй байгаагаас гадна энэ мөнгөтэй болсон улсууд маань эргээд эх орондоо тэр мөнгө хөрөнгөөсөө энэ зөв үзэл санаатай залуучуудыг дэмжиж гүйл зөв үзэл санаатай төсөл ажил хөтөлбөрүүдээр мөнгөөр оролцож тэ өөрснөө бас хэдий баяжсан ч гэсэн эргээд нөгөө мөнгөний ардл хэл аманд орчоод байгаа шүү дээ манай улсууд маань тэрийгэ цайруулж бас урсгалаараа тэ сайн зүгэн амьдрал руугаа ингэж эх орон амьдрал руугаа тэр хөрөнгийг чиглүүлж байгаасаа гэж би хүсэж байгаа. Яг энэ дээр. За тэгэхээр үзэгчтэй ингээд өглөөний мэд хөтөлбөрийн энэ удаагийн зочноор болохоор зохиолч Яруу найрагч Гамболд ах маань үзэл санааны тухай ер нь бол хоёулаа ярьчлаа шүү те. Тийм байна. Яруу найргийн хүрээнд бас ярих гэж үзлээ. Гэхдээ таны хийж байгаа зүйл чинь нэлээд тийм өргөн хүрээнд байгаа болохоор миний асуултууд яг өнд бол жолдлаа, жижигдлээ. Тэгэхээр ямар ч лсэн та хэлж байгаа санааг бол би ер нь бол ойлгосон. Манай үзэгчд маань ч гэсэн
тодорхой хэмжээнд мэдэрсэн болов мэдээллийг солилцсон болов гэж би бодож байна. За тэгээд үзэгчтэй хандаж та одоо үг хэлээч. За үзэгчтэй бол одоо би хамгийн гол нь яруу найрагч хүнийхээ хувьд хийж байгаа ажил маань хөсч мөрөөдсөн тэгээд хэрэгжүүлж байгаа ажил маань яруу найргийн үнэлэм дээшлэх боломжгүй гэд төсөл Монголын зохиолтын хил танилцуулж байгаа. Энэ төслөөрөө би одоо зорилгоо тодорхойж амьдарч хийж штэ. Энэ ажил маань одоо хэрэгжээ цаашаа болж одоо зохиолчтой зохиолтын хилийн байгууллагатаас ч бас танилцуулсаар л байгаа л да. Эн чинь тэгээд хүний сэтгэл дотор бүтээгдсэн бусдад ойлгохтно гэхээр ингээ ярихаар өнгөцгөн ойлгочих штэ. Тэгтэл цаана яг ажил болоод явбал байгууллага хувь хүн биш байгууллага хийгээ явбал тэгээ цаашаа хэрэгжээж явбал маш их нандин ажил байх юм аа. Тэгээ зохиолчд маань илүү дэмжиж энэ зохиолчдын одоо шинэ удирдлагууд маань илүү сайн анхаараасай л гэж үзэж байна. За баярлалаа. Энэ ажлын мэндийн дэмжиж яадаг ПЭС орон зай гэдэг. ПЭС орон зай гэдэг чинь их ойрхон сошиал сошиал орон зай маань өөрөө их ойрхон хувь хүний ажлыг гүйл юмыг дэмждэг нэгэн том агуулга болчихлоо шүү дээ. Тэгэхээр энэ телевизийн хөтөлбөрийг дамжуулаад сошиал орон зай дахь найзуудаа бас үргэлж дэмжиж байгаарай гэж уриалъя. За баярлалаа үзэгчтэй. Ингээд скормын дараа нэвтрүүлэг маань үргэлжлэх болно. Яруу найрагч Нуржуугийн гамбалд бичгийн хүн. Бичгийн хүн бусдын ухаан байх учиртай. Би сэтгэлээсээ гэрэл түгээсэн ном байх учиртай. Дайсны өдөөс дурлцсан зориг нь байх учиртай. Дайны талбарт мандсан туг нь байх учиртай. Алдар мэр албан тушаал түүний зориг бишээ. Ард олны сэтгэлд эгшиглэх дуул байх учиртай. Амьдрал гэдэг хөлгийн залуур чиглүүлэгч нь байх учиртай. Айл хотлын дунд яригдсан сэдв байх учиртай. Ганц хүнд зориулагдсан шүлэг бишээ. Бичгийн хүн. Газар дэлхийд ээлтэй судар юм аа. Бичгийн хүн. Гариг ирхсийн дунд цойлсон ухаан юм. Бичгийн хүн. Ганцхан усны амьдралд чинь зориулагдсан хайр юм. Бичгийн хүн. Нэрээ мэдэхгүй хүний нэрний үсэг юм бичгийн хүн. Нэхэл хатуу орчлонгийн үнэний хэл юм бичгийн хүн. Буруудж яваа нэгний өгсөх зам юм бичгийн хүн. Учирч болох аюулаас сөрж гарах шид юм бичгийн хүн. Ахс дэдсэн хүндлэг ухаан юм бичгийн хүн. Атаатан дайснан ялгах эрдэм юм бичгийн хүн. Наргүйд нарыг олох хэл юм бичгийн хүн. Нартаа судлаач нартад үлдэх мөн чанар юм бичгийн хүн. Би харин амьдралан зөлсөн шудраг хүмүүсийн үргэлжлэл юм. Би харин ажиллаж бүтээсэн сэтгэл зүрхнийх нь үргэлжлэл юм. Би харин алдсан алдааг нь засах шав ухаан юм. Би харин амьдралд харавсан сумных нь шинэхэн зэв юм.